Өнгөрсөн удаа бид Никагийн тунхаг дээр зогссон. Тунхагт эцэг хүү хоёр адил мөн чанартай гэж бичсэн Бурхны тухай Библийн теолог нь Ариусийн буруу сургаалыг ялсан гэж үзсэн. Гэхдээ хаан ширээнд хэн заларч байснаас хамаарч ямар сургаал зохиолох нь шийдэгддэг байсан гэж үзсэн. Тиймээс зөв сургаалын төлөөх тулаан үргэлжилсээр байсан. Ингээд бид сүм чуулганы түүхэнд хамгийн чухал хувь нэмрийг оруулсан теологчийн тухай үзэх гэж байна. Тэр хүн бол Афанаси юм аа. Афанаси бол Никад байсан. Александрийн туслах байж байгаа түүнийг нас барсны дараа Александрийн бишоп болсон хүн юм. Ромын эзэн хаант улсад урсах Эльсмит байн хувирч байсан теологийн сургаалуудаас улбаалж Афанаси 5 удаа бишопын суудлаасаа ховхорч цөллөгдөж, эргэн томилогдож байжээ. Афанаси гурвлын тухай ортодокс онол сургаалыг баттайгаар өмгөөлж дагсаар ирсэн хүн байв. Александр хотын олон теологчид энэ сэдвээр Ариус шиг гүн ухааны сургаал, учир шалтгаан дээр тулгуурдан, хүчтэй маргалдан сөргүүцэлддэг байхад Афанаси тэд нараас шал өөр байжээ. Тэр теологийн үндэслэлийг нь гаргаж ирдэг байв. Афанасигийн үзэж байснаар бол эцэг хүү ариун сүнс бол гурвуулаа бурхан байсан. Гэхдээ үүний үндэслэлийг ийм байдлаар гаргаж ирсэн. Хэрв хүү бүрэн бурхан байгаагүй бол бид аврагдаагүй гэсэн үг. Тэр үед авралыг юу гэж тайлбарладаг байсныг санаарай. Бурхан биднийг өөртөөгөө адил болгохоор авардаг. Афанасигийн үндэслэл нь энэ байна. Энэ хоёрын ялгаа нь юунд байв? Юунд гэхээр эцэг бол хүүгийн хувьд эцэг нь юм. Мөн хүү бол эцгийн хувьд хүүн юм. Мөн энэ хоёр нь авралт гүйцэтгсэн үүрэг ролийн хувьд ялгаатай байсан. Эцэг хүнийг аврахын тулд хүн болсон, буюу биежилсэн гэж хэлэх аргагүй юм. Авралын түүхэнд зөвхөн хүү л биежилсэн хүн болсон. Гэхдээ эцгийн хувьд юу үнэн байна? Тэр бүх зүйл нь хүүгийн хувьд ч үнэн юм. Эцгийн бүх шин чанар нь хүүд бас байдаг. Есүсийг харсан бол Бурхан эцгийг харлаа л гэсэн үг. Яг үүнийг сайн мэдээний номуудад бичсэн байдаг. Афанаси теологийн үзэл баримтлалтаа философи дээр тулгуурлаж биш, сайн мэдээний номууд дээр тулгуурлаж гаргасан байдаг. За ингээд Афанаси болон Никагийн зөвлөлийн теологийг нэгтгэн дүгнвэл хүү бүрэн бурханлаг чанартай байх ёстой. Эс тэгвээс бид аврагдах боломжгүй. Хүүд эцэг бурхны тэнгэрлэг чанар бүрэн байх ёстой. Эцэг хүү хоёр ялгаатай боловч нэг бурхан шиг ижил амин чанар Юшиан нэг юм. Тэд нар маш адилхан бус, яг адилхан байх ёстой. Афанаси ариун сүнсний талаар илүү хэлэлцүүлгүүдийг эхлүүлсэн. Яг тодруулбал ариун сүнс эцэг хүүтэй адилхан гомо Юшия мөн чанартай юу? Афанаси эдгээрийг хэлж байсан. Хүү бүрэн бурханлаг чанартай байх ёстой. Эс тэгвээс бид аврагдах боломжгүй. Хүүд эцэг бурхны тэнгэрлэг чанар бүрэн байх ёстой. Эцэг хүү хоёр ялгаатай боловч нэг бурхан шиг ижил амин чанар Юшиан нэг юм. Сүнс бол эцэг хүү хоёртай адил мөн чанартай гэж Афанаси хэлжээ. Гуруулаа нэг мөн чанартай буюу Юшитай. Гурвлын тухай ортодокс буюу уламжлалт теолог нь ийм байх нь. Энэ бүгдийг харуулсан төгс зураглал биш шүү. Гурвлыг зураглалаар бүрэн харуулах боломжгүй юм. Зарим хүн эцэг хүү ариун сүнсийг гурвалжин дотор нь оруулж бичих ёстой гэдэг. Хариуд нь надад нэг слайдаар бүгдийг нь харуулах боломж алга гэдэг. Гэхдээ гол санаа нь нэгэн амин чанар дотор гурван бодгал байгаа юм. Афанасигийн хөндсөн өөр нэг асуудал бол тунхагт бодгал болон бит гэсэн хоёр үгийг нэг утгатай болгон илэрхийлсэн байсан. Зарим теологчид үүнтэй санал нийлэхгүй байсан. Эндээс та нар сургамж аваарай. Теологийн ойлголтыг боловсруулан гаргахад нэр томьёоноос болж маргах нь их түгээмэл үзэгдэл юм. Гэтэл зөрөлдөд байгаа хүмүүс нь ижил зүйлд итгэж байгаа мөртлөө илэрхийлэхдээ өөр үг хэллэгээр ашигласан байдаг. Ингээд үг хэллэгийн талаарх маргаан мэтгэлцэн их болдог. Зарим нэр томьёо бол гарцаагүй маш л чухал л да. Жишээ нь гомо Юшия буюу амин чанар гэсэн энэ үг нь их чухал ухагдсан юм. Үүний утгыг нь гажуулдуулбал Иесус бол бурхан биш гэсэн сургаал гарч ирэх юм. Бодгал бит гэсэн хоёр үгийн утгыг тухайд гэвэл үүнийг тодорхой болгоё гэвэл Афанаси хэлсэн байгаа. Тэгээд Юшия буюу амин чанар гэсэн үгээр бурхны тогтнол, мөн чанарыг хэлж, гипостес буюу бодгалаар нь бурхны гурван бие хүнийг илэрхийлдэг байхаар тогтсон. Нэг амин чанар гурван бодгалд эсвэл гурван бодгал нь ижил амин чанартай буюу ижил тогтнолтой гэж хэлж болно. За ингээд бидний зураглал ийм байна.
Зураглалаар бүрэн дүрслэх аргагүй л дээ. Гэхдээ энэ нь ухагтхууныг тайлбарлахад тустай юм. Христ итгэлийн бурхан бол нэг юм. Нэг бурхантай бид нар бол монотеистууд. Гэгдэж тэр бурхан маань эцэг хүү ариун сүнс гэсэн гурвалтай. Энэ гурав нь нэг амин мөн чанартай. Тийм болохоор л нэг бурхан гэж хэлж байгаа юм. Гурван бод гал буюу гипостас байна. Гурван бод гал нь нэг бурхан. Нэг мөн чанартай ижилхэн тэнгэрлэг тогтнол юм. Гэхдээ тоолж болохуйц ялгаатай бодгалууд юм. Энэ нь хүү бол эцэг биш. Мөн эцэг бол хүү биш гэсэн юм. Хүү бол сүнс биш. Сүнс бол хүү биш юм. Сүнс бол эцэг биш. Эцэг бол сүнс биш. Никеагийн зөвлөл Афанасийн нар нь гурвлын нууцлаг ойлгомжгүй байдлыг айлгах гэж хичээгээгүй юм. Бурхан бол бидний оюун ухаанаас дээгүүрх. Бидний ертөнцид 3, 1, 2 хамтдаа нэг байж оршдоггүй. Гэхдээ бид Библиэд зааж бичснийхэн дагуу явъя гэж хүсэж байгаа бол Бурхан бол гурвалтай нэг Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Энд өшөө хүндэж тодорхой болгох зүйлс байсан. Тэрийг нь Афанасигийн өөр хүмүүс хийсэн юм. Энэ хичээлээр бид Каппадокийн эцгүүдийн тухай ярихгүй л дээ. Гэхдээ энэ хүмүүсийн сургаал маш нарийн их нөлөөтэй байсан бөгөөд дорнодын теологийн сургаал болох Августины сургаалын суурь болсон байдаг. Энэ нь цаашлаад өрнөдийн сургаалын хийх хэмжээ болсон юм. Энэ бүгд нь эцэстээ ямар онол сургаал болж хөгжсөнийг харцгаая. Никеагийн зөвлөлөөс хойш 50-аад жил өнгөрсний дараа өөр хэдэн бишоп Константинопол хотод хамтдаа цугласан. Энэ үед Теодосын император хаан ширээн заларсан байв. Энэ бишоп нар 324 оноос хойш хөгжсөний дагуу Никеагийн тунхагийг шинчилсэн. Одоо бидний ашиглаж байгаа тунхаг бол анх Никеад батлагдсан тунхаг биш, харин 381 онд шинчилсэн Никеа Константинополийн тунхаг юм аа. Энд бид шинчилсэн тунхагийг бүхлээр нь үзэхгүй, харин нэмж өөрчилсөн зарим заалтыг нь л үзнэ. Ялангуяа ариун сүнсний тухай өгүүлсэн шин заалтыг нь харъя. Никеагийн тунхагт ариун сүнсний тухай бараг бичээгүй байсныг санаж байна уу? Ариун сүнс бол гурвлын нэг юм гэснээс өөр зүйл байгаагүй. Константинополийн шинчилсэн тунхагт ариун сүнсний талаар нэлээд чухал зүйлийг өгүүлсэн байдаг. Үүнийг нь үзье. Мөн ариун сүнс дотор ам амьдрал сойрхогч эзэн, Бурхан эцгээс эхлэлтэй, эцэг ба хүүтэй хамт дээдлэгдэн, алдаршуулгдсан, иш үзүүлэгчдээр дамжуулж ярьсан. Энд сүнс бол эцэг ба ам амьдралыг өгөгч, эцгээс ирдэг гэж хэлсэн байна. Энд ариун сүнс бол үнэхээр Бурхан юм гэж тунхаглажээ. Энд өөр нэг теологчийг бид дурдах ёстой. Константинополийн шинчилсэн тунхаг гарах үед тэр хүн бүр итгэгч биш байсан Августин хэмээх хүн юм. Гурвлын тухай онол сургаалыг боловсруулахдаа чуулганы эцэг нар юу хийх гэж оролдож байсан бэ? Тэд нар бичээст элч нарын бичсэн зүйл нь яг ямар утгатай байсныг тодорхойлох гэж оролцсон байна. Шинэ гэрээ чинь юу гэж хэлсэн байна вэ гэж асуусан. Өнөөдөр бидний гурвлын талаарх итгэдэг зүйлс бол энэ байна. Бурхан гэж хэн бэ гэвэл энд байна. Хэрв энэ үнэн биш бол бидний аврал худал болно. Есүс биднийг аварч чадах Бурхан биш болж таарна. Ариун сүнс бидний аврах хүч биш болно. Энэ гурав нь хоорондоо ялгаагүй нэг гэвэл бидний төлөө Бурхан өгсөн гэх мөртлөө Есүс Бурхан биш болж таарна их утгагүй сургаал болох юм. Энэ бол Библийн сургаал байна. Энэ сургаал нь бидэнд авралыг ойлгоход итгэл үнэмшилт маань чухал ач холбогдолтой. Мэдээж энд нууцлаг, тайлагдаагүй ойлголт олон байгаа ч энэ онол сургаал нь элч нар юунд итгэж байсныг, бичээс юу гэж хэлж байгааг зааж байгаа юм. Үүнийг бид уламжлалт гурвлын тухай теолог гэж нэрлэдэг.